Пүрэв давг дараагаас нэг хоёр зүйл дээр байр суурийг асууя. Нэгдүгürt нь энэ биднэрт ирсэн мэдээлэлээр улсын бүртгэл дээр бол нийслэлийн 80 ийм юу байгуулсан байна. Одоо компани 5 татан буугдаад 75 нь үйл ажиллагаа эрхэлж байгаа. Тэр 75-аас шинжээснээр шүүгээд үзэхээр зэрэг 40 компани төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд нийслэлийн иргэдийн төлөөлөгч 17 компани гүйцэтгэх удирдлага байгаа. Тэгэхээр за ингээд ажил хийд юм байж. Гэхдээ энд нэг зүйл байна л да. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс үүссэн зэрэглэл тухай хуулийн агуулгаар энд зөрчил байхгүй гэж үзэж гэнэ үү гэж нэг юм асуулт байна. Нөгөөх нь болохоор энэ компаниудын үйл ажиллагаа нь одоо нийтийн хоол, цахилгаан, эрчим хүч, барилга, за програм хангамж гэх мэтлийн хувийн хвшил хийх бүрэн боломжтой үйл ажиллагаа явуулаад байдаг. Тэгэхээр ингэж байгуулж байгаа нь одоо хууль зүйн хувьд ямар нэгэн зөрчил байна уу гэдэг ийм байр суурь сонсё. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч давхар ажил хийхийг хориглосон ямар нэгэн хууль зүйн залтвал байхгүй. Тухайн ажил томилогдохдоо бол авилтаа тэмцэх газраас дүгнэлт авч идэг. Хоёрдугаарт бол нийслэлийн иргэдийн хурл бол нийслэлийн өмчт байгууллагуудын өмчийн эзэн байдаг. Тэгэхээр хууль эрх зүйн талаас хааш тэр журам дүрм талаас хааш тэр ямар нэгэн одоо хууль зөрчсөн зүйл байхгүй. За яг амьдрал дээр бол бас асуудал гард юм аа. Би 2024 он нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж исэн. За иргэддээ дөрөвний цогтоотой гишүүний хэлдгээр бол амлалтууд өгдөгөө. Иргэдийн асуудал, хотын иргэдийн өмнө тулгарсан асуудлуудыг шийдэх, нийслэлийн өмнө тулгарсан асуудлуудыг шийдэх. За ингээд ажилдаа ороход бол нийслэлийн иргэдийн хурал дээр бодлого шийдвэр гаргахад оролцдогч гэлээ. Нэг талдаа гүйцэтгэх засаглалын эрх мэдэл дутдаг тал байгаа. За энэ дээр бол хөрөнгө мөнгийг үр ашигтай зарцуулах талаас нь за үнэхээр одоо хориглосон хууль дүрм журам байгаа бол тэрийг мөрдөөд явах тухай асуудал ярих тулуу гэж ингэж бодож байна. Хэрвээ хууль зөрчсөн хулгай хийсэн зүйл байгаа бол хариуцлага хүлээгээл явж байгаа. За энэ яг хулгайны асуудал биш л те. Хоёр заалт байна. Нэгдүгээрт нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөвшөөрөл сэргийлэх тухай хуулийн 11-12 дээр албан тушаалтан албан үүргийг гүйцэтгэхдээ өөрийн болон өөртөө хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хүндсэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээл гэрээ байгуулах, эдгээрийг хэлцэх бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж нэг заалт. За тэгээд Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 39-2 хурлын төлөөлөгч эрх үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хилцэхэд оролцохоос татгалзана гэсэн зохицуулалт. Энэ дүгнэлтүүд хаанаас гарч ирсэн гэхээр олон том төслүүдийн шийдвэр гаргалт төсөв баталж байгаа. Нийслэлийн төсөв баталж байгаа. Төслүүдийг хэрэгжүүлэх шийдвэр гарч байгаа. Тухайн шийдвэр гарч явах үед, төсөв баталж байх үед өөртөө нь холбоотой өөрийнх нь удирдах байгаа байгууллагатай холбоотой шийдвэр дээр иргэдийн төлөөлөгч нар мэдээлэл хийж, тэмдэглэл хөтлүүлж оролцохоос татгалзсан зүйл байна уу? Хурлын протокол хаана байна гэж шинжээчдээс шаардсан. Тэр мэдээлэл бол ирээгүй байгаа. Тайлбарыг бол авна. Амжаагүй гэж ойлгож байгаа. Гэхдээ хугацааны хувьд бол бас нэлээд их явуулсан байгаа шүү. Тэгээ энэ залтууд дээр та зөрчил байхгүй гэж үзэж байгаа юу? Энийг дахиад асууж. Хоёрт нь тэр нийслэл Улаанбаатар хот эрх зүйн байдлын тухай хууль 15 дугаар зүйл 15-1-2. За нэг дээр нь бол нийслэл нь орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй байж болно. Хоёр дээр нь тэр хуулийн этгээд нь хувийн өмчийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх боломжгүй ажил үйлчилгээг тийм хуулийн этгээд үүсгэж гүйцэтгүүлж болно гэсэн агуулга байдаг.
Тэгэхээр одоо энэ компаниудын нэрийг яг яванд гарах бах дараагийн дүгнэлтүүд дээр хэлээд яг энэ дээр энэ хувийн хвшлийг гүйцэтгүүлэх боломжгүй үйл ажиллагаа гэж дүгнээд байгаа юу гэдэг асуулт байна. За одоо энэ дээр бол өнгөрсөн хугацаанд ямар шийдвэр гаргаж ямар арга барилаар ажиллаж ирж байсан бэ гэдэг ийм л одоо президентийг харж явж байгаа. За бид нар бол та бүгдийн зүгээс энэ шинжээчдийн гаргаж байгаа дүгнэлтүүдийг өнөөдөр ингээд сонсоо сууж байна. Зарим зүйл дээр зохицуулт хийх шаардлагатай ийм зүйлүүд бол анзаарэгдэж байгаа. За иргэдийн хурлын дээр ашиг сонирхолтой холбоотой зүйл дээр бол манай иргэдийн хурлаас илүү хариулах юм бол зүйтэй болов уу гэж бодож байна. За би бүрд дараагаас саяхан өчигдрөө уржигдрөө нөгөө хүлэмж байгуулах санамж жижиг зурсан дээр Солонгосын дааталтаа. Тэгэхээр энэ дээр иргэдээс ирсэн асуулт энэ бас хувийн хвшлийн байгуулж болохгүй юм уу? Энэ хуулийн залтаа зөрчигдөхгүй гэсэн юм асуулт байна. За энэ асуултыг шууд асуучаа тэгээд дараагийнхаа дор. 18. За энэ дээр тайлбар өгье. Энэ дээр бол нийслэлийн төсвөөс нэг төгрөгч гарахгүй ийм ажил юм байнамаа. Бүгд найрамдах Солонгос улсын олон улсын харилцааны хамтын ажиллагааны байгууллага гэж байдаг Койка байгууллагаас 19 сая долларын тусламж үзүүлээд бид нар дөрвөн улирлын турш бас цаг агаарын хүнд нөхцөл байдалд амьдардаг учраас одоо хүртэл 92%-ийнхаа нарийн ногоог урдаас импортоор авч байгаа. Энэ хэрэгцээг хангах зорилгоор хувийн хэвшил ногоочдоо хүнсний ногоо үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдтэй боломж олгох ийм төсөл юм байна. Нийслэл бол газрын л гаргаж өгж байгаа, зөвшөөрлөн гаргаж өгж байгаа. Өөрөөр хэлбэл гадныхан бидэнд тусалж байгаа төсөл юм байгаа шүү. Манай хувийн хвшлийнханд. Ер нь бол засаг даргын хувьд хувийн хвшлийнхнаа дэмжсэн бодлого барьж байгаа. Өнгөрсөн 7 хоногт 120 тэрбум төгрөгийн зах зээлийг хувийн хвшлийнхандаа нээж өгсөн. Энэ бол хүүхдийн хүнсний хангамжийг гүйцэтгэдэг 4 төрлийн манай нийслэлийн өмчт байгууллага байсан. Юу гэсэн үг вэ гэхээр бизнесийнхний хийж чаддаг зүйлийг бол нийслэл төр бол хийхгүй л гэдэг юм зочид баримталж байгаа. За энэ иргэнээс ирсэн асуулт тэгэхээр нийслэл бол хамтарч хүлэмж барихгүй юм байна. Газрыг нь талбайг нь дид үтсийг бэлдэж өгөөд хувийн хвшлийг дэмжиж байгаа юм байна гэсэн хариултыг авлаа. Ямар нэг үйлчилгээн дээр нийслэлээс улсаас төрөөс мөнгө гаргахгүйгээр хамтарч ажиллагаа гэд хамтарсан компани байгуулад тэрэндээ ийм эксклюзив давуу эрх олгоод зах зээлийн нэг сегмент тоглох ийм компаниуд бас үүсгэсэн байгаа юм байна лээ. Тэгэхээр энэ бол бас эрх зүйн хувьд хэр одоо шудраг зөв зүйтэй зүйл вэ гэдэг эргэлзээтэй байгаа. Ерөн зүгээр дахиад нэмээд хэлэхэд энд нэг улс төржөөд бас нэг төрлийн бүтэц иргэдийн төлөөлөгчдийн хурлынх нэгээр шүүмжлээд байгаа зүйл бол байхгүй. Эрх зүйн орчин нөхцөл байдал нь өөрөө алдаатай байж болзошгүй. Тэр нь ингээд ашиг сонирхлын зөрчилж бай, эсвэл зах зээл дээр эрүүл бус нөхцөл үүсгээд хувийн хвшлийн хийх гэж байгаа ажлыг аваад хийгээд хийдэг ийм зүйл үүсгэж болзошгүй. Гэдэгтэр бол бас их гişүүд санаа зовоод байна гэж хэд хэдэн хүмүүс л гарч байгаа. Миний хувьд тэгж бодож байна. Би нэг жишээ болоод хоёр компани асуулт тавья. Нийслэлийн аудитын дүгнэлтээр ирсэн одоо нөгөө орон нутгийн өмчт компаниуд байгуулсан талаар. За энэ дээр бол жишээлбэл хүнсний хангамжийн үйл ажиллагаа явуулдаг 5 байгууллага байна гэнэ. За энэ 5 компаниуд цэцэрлэг эмнэлгийн байгууллагуудад ингээд хүнсний бүтээгдэхүүн сургууль цэцэрлэгт нийлүүлжээ. Асгад хүнс, хүнс хангамж, өсвөр үе хүнс, багчууд хүнс, налаа хангамж гэдэг дандаа орон нутгийн өмчөд аж ахуйн ийм аж ахуйнууд. За эдгээр маань ингээд нийлүүлээд байж гэтэл нөгөө цэцэрлэг сургуулиас нь болохоор нийлүүлж байгаа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байна. Зах зээлийн ханшнаас өндөр байна. Хувийн хвшлээс өндөр үнэтэй нийлүүлээд байна. Чанар нь хангалтгүй байна. Манай байгууллага илүү зардал гаргаад алдагдaltaа болчлоо гэд гомдол гаргасан баг. Ингээд энэ бол нийслэлийн аудитын дүгнэлт. Тэгэхээр эдгээр компаниуд одоо байгаа мó дахиад цаашдаа үргэлжлэх юм уу?
хувийн хвшлээс сонгон шалгаруулалтаар тэр хүнсийг аваад явж болохгүй байх ямар үндслэл шаардлага байгаа юм бол. Тэгээд дээрээс нөгөө хуулийн заалт байгаа шүү дээ. Хувийн хвшил хийх боломжгүй тохиолдолд орон нутгийн хүчит компани одоо хуулийн этгээд үүсгэн байгуулна гэд. Энтэй нийцэж гэнэ үү гэдэг асуултыг асууя нийслэлээс. Нийслэлийн засаг дарга урлагч мөнхөд. За орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод хүн сангамжийн 5 компанитай холбоотой асуудлыг лавлаж байна. За нийслэлийн засаг даргын одоо өнгөрсөн 7 хоногийн 4 өдрийн зөвлөлийн хурлаар эдгээр 5 компанийг татан буулгах шийдэл гарсан. За 3 дахь өдрийн 17 оны нийслэлийн иргэдийн хурлын хуралдаанаар энэ асуудал танилцуулагдахаар өргөн баригдсан. Ингээд 22-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдэх баг. Тэгээ үндсэндээ бол энэ 5 компанитай холбоотой асуудал бол ингээд шийдэгдээд зах зээл буюу одоо аж ахуйн нэгж үйлдвэрлэгчдээс хүн сангамжаа авах энэ чиглэл рүү орно. Тэр 5 компани удирдлага дээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөөс байгаа юу? Байхгүй. За тэр тав дээр байхгүй. За бас нэг асуулт байна. Энэ ажлын хэсэг дээр бас нэг товчхон мэдээлэл сонссон байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын менежмент компани тийм ээ. Тэгэхээр энэ компани хэрэгжүүлж байгаа төслүүд нийслэлийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадна бас өөр засаг захиргааны нэгж нутаг дэвсгэрийн хүрээнд явагддаг зөвлөх үйлчлэг явуулдаг гэсэн мэдээлэл бол өгсөн. Энэ үйл ажиллагааныхаа талаар нэг нэмэлт мэдээлэл дэлгэрүүлээд өгөөч гэж хүсье. Улаанбаатар хотын одоо нөгөө үйл ажиллагаанд нэмэр болох зорилгоор уурхаа бас байгаа тийм Баян богд лөө. Тэр бол тусдаа байгаа. Тэр талаар бас дараа нь асууч. За 4 дугаар микрофон хийж өгнө. За бүгдээрэнд нь орой минь төргий зол жаргал гишүүний асуултанд хариулъя. Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт менежмент үнцасны компани захирал Ган Мурун хариулт өгье. За хөрөнгө оруулалтын менежментийн компани гэдэг нь хуулиар олгогдсон нөхөд даваа хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж за тэр сангаараа дамжуулж хөрөнгийг итгэмжлэн удирдах хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. За манай сан нь санхүүгийн зохицуулах орныг зохицуулалтад байгуулах гэж явдаг. За санхүүгийн зохицуулах орноос хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон үнд цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу за хөрөнгө оруулалтын болон үнд цаасны хөрөнгө оруулалт үнд цаасны зах зээл дээр олон хөрөнгө оруулалт менежментийн тусгай зөвшөөрлөх өрөөнд одоо үйл ажиллагаагаа улсын хэмжээнд явуулах юм боломжтой байдаг. За энэ хүрээндээ бид бол санхүүгийн зохицуулах орноос 2025 оны 10 дугаар сарын 9-ны одоо 414 дугаар тогтоолоор үнд цаасны хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчлэгээний тусгай эрх авсан. За энэ хүрээндээ бол Говь Алтай аймагтай за бусад бас аймагуудаас ирсэн санал Монголын төмөр зам гэх мэтчлэн байгууллагуудын саналаар хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчлэгээг үзүүлж ажиллаж байгаа. Энэ Говь Алтай аймагтай зөвлөх үйлчлэгээр 250 сая төгрөгийн гэрээ байгуулад тэгээд аймгийн засаг даргын төр орлон гүйцэтгэн гэрээ байгуулад зурсан юм байна те. Энэ гэрээ нь ажил нь хийгдсэн ажил уу? Хэрэгжих шатанд байгаа юм болов? 4 номер нэж өгнө. Энэ 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. За хагас жил өнгөрч байна. Одоо үйл ажиллагаа яг үргэлжлээд явж байна. Хөрөнгө оруулалтын одоо компаниуд буюу олон улсын хөрөнгөний зах зээл дээрээс Говь Алтай аймаг дахь сэргээгт хэрчим хүчний одоо төсөл буюу нарны одоо цахилгаан станц дээр хөрөнгө оруулахаар хөрөнгө оруулагчид саналаа ирүүлсэн байгаа. За хөдөө аж ахуйн чиглэлээр нэмэн өртөг шингээсэн экспортод гарах бүтээгдэхүүн буюу дайвар одоо махан бүтээгдэхүүн дайвар бүтээгдэхүүнээр одоо бас тодорхой одоо үйлдвэрлэл явуулж Япон улсын зах зээл дээр бас одоо бүтээгдэхүүнээ гаргах ийм саналыг одоо Говь Алтайн зүгээс тавьсан. Энэ хүрээндээ бид бас Япон улсад одоо экспортод гаргах бүтээгдэхүүн үйлчлэгээнийх нь хилцлийг хийгээд гэрээг нь хийгээд өгсөн байгаа. Тэгэхээр бидний гэрээний хугацаа бол хагас жилийн дараа дууснаа. Одоогоор бол гүйцэтгэл 70% гүйцэтгэлтэй явж байна гэсэн үг. Говь Алтай аймгийн засаг даргын дамын газрын санхүү 4 сангийн хэлцэн дээр хаш эрдэнэ гэсэн арай үсгтэй юм гэрээ байгаа юм ба шүү дээ. Тийм, Говь Алтай аймгаас энэ тендер зарласан. Бид нар тусгай зөвшөөрлөх орон тендерт орж бас энэ үйл ажиллагааг авсан байгаа. Төлбөр тооцоо нь бол хийгдсэн. Тий, яг нэг гүйцэтгэлээр явж байгаа. 70%-тай. 250 сая төгрөг дээр нэмэлт төлбөр байгаа болов.
Нэмэлт төлбөр бол хөрөнгө оруулалт хийгдсэний дараа бол байгаа. Энэ нь бол одоо олон улсанд success fee гэж ярьдаг. Ямар хэмжээний хөрөнгө оруулалтыг ямар хугацаатай ямар гэрээ хэлцлүүдийн үр дүнд хийгдснээрээ бас тэр тухайн одоо олон улсынхаа хөрөнгө оруулагч талаас тэр фигээ бол тусдаа тэр говь алтан засаг дарганы тамирын газраар шилжүүлэх үүрэгтэй манайхаар бол дамжихгүй гэсэн үг. Хэдэн хувийн гэрээ авах тэр нь? Жишгээрээ бол 1-3% байдаг. За тэгээд яг та бүхэн бол санхүүгийн зохицол хорооноос тусгай зөвшөөрлөө аваад мэрэгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлээд гэрээ байгуулж явж байгаа субъект. Тий. Нөгөө хувийн хэвшил хийх боломжгүй чиглэлд орон нутгийн өмчт хуулийн этгээд байгуулна гэдэг хуулийн заалтаа ямар нэгэн харшил байна гэж үзэж байгаа юу? Үгүй юу? Энэ тал дээр мэдээлэл өгч. Хуулийн хувьд огт харшил байхгүй. Хэрвээ одоо Говь Алтай аймгийн засаг дарганы тамирын газар ч гэдэм өөр бусад орон нутгийн байгууллагууд одоо хөрөнгө оруулалтын чиглэлээр ахаад нэг одоо төсвийн байгууллага ч юм уу манайх шиг ингээд тусгай зөвшөөрлөлтөй компани байгуулвал нэгдүгээр хугацаа алдна, хоёрдугаар энэ чиглэлийн туршлага бас нэлээд удаан хугацаанд хэрэгтэй. За энэ талаасаа давхарцсан бүтэц байлгахгүйгээр дээрээс нь ер нь орон нутгийн байгууллагууд Улаанбаатар хотоос нэг зүйлийг их олж харсан гэж байнга хэлдэг. Улаанбаатар хот бол одоо өөрсдөө ингээд төсвийн бус их усврыг бүрдүүлж төсөв даадаггүй одоо энэ мега гэж нэрлэж байгаа томоохон дид үтсийн төслүүдийг одоо санхүүжүүлэх юм том зам жим гаргалаа. Тэгээд эндээс бас суралцаж энэ дагуутай явъя гэдэг энэ одоо чиглэлээр биднээс зөвлөгөө мэдээлэл их авдаг. Тэр ч үүднээсээ одоо сэргээгдэх эрчим хүчний одоо энэ эрчим хүчний яамныхан байна. Сэргээгдэх эрчим хүчний олон дид үтсийн төсөл хөтөлбөрүүд бол нэлээд өндөр дүнтэй. Хамгийн багадаа 20-30 сая доллароос 300-500 сая хүртэлх долларын хөрөнгө оруулалтууд яригддаг. Энийг төсвийн ямар нэг байгууллага юм уу хувийн аж ахуй нэгж төрийн одоо ямар нэгэн байгууллага хийхэд хэцүү. Энийг бол яг мэрэгжлийн хөрөнгө оруулалт менежментийн компани хийж хэрэгжүүлдэг. Энэ онцлогоор бол Монгол улсад яг төрийн оролцоотой хоёрхан компани үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь манай Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт менежментийн компани. Энэ үднээсээ бид бол бас энэ зөвлөх үйлчилгээнийхаа хүрээнд бусад одоо орон нутгийн байгууллагуудаа төсөвтөө ачаалал үүсгэхгүйгээр гэхдээ хөрөнгө оруулалт менежмент санхүүжилтийн хамгийн зөв бүтцээр хууль тогтоомжид бүх төрлөөр нийцсэн олон улсын хөрөнгө оруулагчдын хяналт шалгалтын хүрээнд ил тод байдлаар одоо ажиллахад нь одоо зөвшөөрлөлтөөр тусламж үйлчилгээ зөвлөгөө үзүүлдэг гэсэн үг. За мэдээлэл өгсөнд баярлалаа. Нийслэл хот нийслэл Улаанбаатар хот маань ингээд бонд босгоно, бондо банкнд тавьж арилжааны банкнаас бас нэмэлт орлого олно. Тэр олсон орлогоо нийтийн сайн сайхны төлөө Улаанбаатар хотын янз бүрийн зүйл зарцуулна. Үнэт цаасны бас менежментийн үйлчилгээ үзүүлнэ. Нэгэнд өөрсдөө том мөнгө осгоод явж байгаа хүмүүс туршлагатай баг болцсон байгаа. Тэрүүгээр ингээ бусдад туслая гэдэг юм уу те. Чанартай сайн хоолоор хангах компани байгуулъя. Сургууль цэцэрлэгийн хангая гэх мэтлэн. Тэгэхээр энэ зүгээр концепцийн ялгаа асуудалтай зүйл бол яваад байна. Одоо үг хэлэх нөгөө хэсэг эхэлж байгаа болохоор би шууд үг хэлж байгаа. Энэ маань зөв үү буруу юу гэдэг асуудал. Бага хууль тогтоомжийнхаа хүрээнд бол та бүхэн үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ нөгөө Улаанбаатар гэдэг нэг юм том корпорац болсон хэв маяг харагдаад байна. Энэ ингээд баахан хувийн хвшлийн хийдэг, бизнес хийдэг үйл ажиллагаануудыг явуулаад давхар санхүүгийн ч вэ, худалдааны ч үйл ажиллагаа явуулаад за тэгээд тэрий ч удирдна. Удирдлага бол улс төрийн одоо албан тушаалтнууд ч байна, төрийн албаныхан ч байна. Хүссэн үсээгүй эрх ашигын зөрчил рүү орно. Зарим хуулийн заалтыг бас өдөр бид нар ярьлаа шүү дээ. Зарим хуулийн заалтан дээр бол илэрхий бас эрх ашиг нь орооцолдсон зүйл дээр шийдвэр гаргаад явсан байна. Холбоотой асуудал төслүүд дээр санал хураагаад төсөв батлна гэдэг бол одоо хуулийг элдв янзаар тайлбарласан ч гэсэндээ агуулгаар бол бүгдээрээ л ойлгож байгаа. Энэ бол эрх ашиг нэг багаар холбоотой гэсэн үг. Тэгэхээр энэ бүтцэн маань аль хүртэл явах вэ? Эндээс ямар алдаанууд гарах вэ? Тэр гарсан алдаа нь мэрэгжлийн хувь хүмүүсийн хувьд болоод хариуцлага татагдах асуудал, улсын төсөв эдийн засгаар яаж эрсдэл үүсгэж болох вэ гэдэг. Энэ зүйлийг бол тойрч өнөөдөр ярьлаа. Нийслэлийн зарцуулж байгаа төсөв томоохон хөрөнгө оруулалтууд улсын нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалтаас их байна. Төсвийн алдагдал 2.4 их 80 буюу улсын төсвийн алдагдал 1.4-өөс
их байна. Энэ бүхэн чинь буцаад эдийн засгийн бодлого төсөв дээр том нөлөө үзүүлэх учраас яаж зас чадварлах вэ гэдгийг бодох хэрэгтэй болж байгаа. Хоёрдугаарт нь олон аж ахуй нэгжүүд байгуулах, маш олон компаниуд байгуулах, түүгээрээ дамжуулж мөнгөн гүйлгээ хийх, тэр нь бас хангалттай хяналттай биш ийм нөхцөл бол харагдаж байна. Бусдаар гүйцэтгсэн бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардал, бусад бараа үйлчилгээний зардал гэдэг ингээд дэлгэрэнгүй тайлан байхгүй 300 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт гүйлгээ хийгдсэн ийм мэдээллүүд бол байгаа. Аудитын өгүүлбэрүүд. Төлөвлөгдөөгүй, бэлтгэгдээгүй зураг төслөхгүй ажлууд хийсэн талаар ярьлаа. 100% төсвөөс тэжээгддэг орон нутгийн өмчт үйлдвэрийн газрууд байна. Бодлого судалгааны төв гэж байна. Махны үйлдвэр байна. 100% төсвөөс тэжээгддэг төсвийн байгууллага биш хэрнээ ийм үйлдвэрийн газрууд хэрэгтэй юугүй гэдэг асуудлыг эргэж харах хэрэгтэй болж байна. За тэгээд маш олон энэ төрийн өмчөд, орон нутгийн өмчөд компаниуд саяны тэр задаргаа байхгүй гүйлгээнүүдийн цаана хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг захиалгад мэдээлэл явуулдаг гэсэн ийм мэдээллүүд явлаа шүү дээ. Оролцогчдоос гадуур нэлээд том мэдээлэлүүд явсан. Тэгэхээр энэ зүйл дээр бид нар бас ажлын хэсэг мэдээлэл цуглуулахаар холбогдсон асуудал бол явуулсан. Тэгээ нийслэлийн засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бол мэдээлэл ирсэн. Нөгөө салбар хараат өмчийн оролцоод компаниудын хүрээнд тэрүүгээр дамжиж ямар гүйлгээ хаашаа явж гинвэ гэдэг талаар бол мэдээлэл цуглуулж хараахан дуусаагүй байгаа. Тэгэхээр энэ бүгд чинь ингээд эцсийн дүндээ маш их тийм том корпорацийн хэлбэрт ороод нөгөөхөө зөвтгөж ийм хэвлэл мэдээллээр зөв буруу мэддэггүй янз бүрийн мэдээлэл төлбөртэй цацдаг ийм эсхэн бол бас байгаа гэдэг мэдээлэл бол үргэлжлээд мэдээлэл цуглуулах шатанд явж байна гэдгийг бас хэлье. За ингээд маргаашийн сонсгол бол 9 цагаас эхэлнэ. Маргааш бол үндсэн 2 сэдв маань энэ мега төслүүдээс сонгож аваад жишээ болгоод туул, хурдны зам, сэлб 20 минут гэсэн 2 том төслөө байна. Тэгэхээр туулын хурдны замын худалдаа авалтын ажиллагаа хууль зөрчсөн байж болцгүй нөхцлүүд урьдчилаад явуулсан 500 тэрбум төгрөгөө олж чадах юм уу юу? Сэлб дэдтүү 12 мянган орон сууц байж байгаад ягаад 8 мянга болчихв?